байцгаана уу? 18 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багш Ганцул байна. За хөгжлийн ялгаатай хүүхдийн онцлог, чадвар, сонирхол, хөгжлийн төвшөнд тулгуурлан ганцаарсан сургалтын төлөвлөгөө боловсруулан эдгээр хүүхэдтэй ажиллах чин хүсэл сонирхолтой 12 багш сэтгэл зорилго нэгдэн тэгш боломж мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулан 2 дахь жилдээ үр дүнтэй ажиллаж байна. Хөгжлийн ялгаатай хүүхэд бусдын адил сурч хөгжих бүрэн боломжтой байдаг. Ялангуяа урлаг спортоор асар өндөр амжилт гаргадаг. Загц зүй тэдэнд тохирсон арга барил, уралтын орчин, дэмжлэг тохируулах хэрэгтэй байна. Нийгмийн орчин нөхцлөөр шалтгаалan жил ирэх тусам ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас тэгш хүртээмжтэй боловсрол олгох үүднээс бид төлөвлөгөө боловсруулан танхимын ба танхимын бус аргаар боловсрол эзэмшүүлж байна. Тэгш боломж төслийн хүрээнд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хүүхэд хөгжлийн төвтэй болж ганцаарсан сургалт, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа альжаал тайлан амрах, танхимын ба танхимын бус аргаар хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Сайн байцгаана уу? 18 дугаар сургуулийн дуу хөгжим багш тэгш боломж мэргэжлийн бүлгийн гишүүн Батуулд байна. Миний бие боловсролын байгууллагад 25 жил ажиллаж, үүнээс 16 жилийн тусгай хэрэгцээ буюу ялгаатай сургалтад хөгжим заслын хичээлээр орж ирсэн билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжмөөр хөгжүүлэхэд танин мэдгүй хэл яриа, анхаарал, сонсгол, мэдрэмж сайжирч өөрийгөө илэрхийлэх чадвар хөгжлөө. Сургагчийн давуу тал болон авиас суралцах үе маягт төвлөрөн хөгжих үйлдэл нэмжих зорилгоор хөгжлийн ялгаатай сурагчдыг гэр бүлийн хамтдаа хөгжиж идэвхтэй бие тамир спортын газартай хамтран зохион байгуулж хөгжмийн хэмнэлт спортын дасгал хийж сонсох чадвар болон хөдөлгөөнийг хөгжүүлж байна. Манай сургуулийн хамран сурах тойрогт 5 хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэртээ асаргаанд байгаа судалгааны дагуу өнгөрсөн хичээлийн жилд 2 хүүхдэд 6 сарын турш явуулын багш ажиллуулж гэрээр боловсрол олгож энэ хичээлийн жилээс нэг сурагч танхимаар хичээллэж 5 бай ангид суралцаж байна. Энэ бол бидний зорилго биелсэн гайхамшигт үйл явдлын нэг билээ. За би 18 дугаар сургуулийн бие тамирын багш тэгш боломж мэргэжлийн бүлгийн гишүүн мөгч болон байна. За бид талбайн тестийн дугууланг 7 хоног бүр 40 минутаар тогтмол хичээлүүлэн ажиллаж байна. За хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг спортоор хөгжүүлэхэд бие бэлтэр, анхаарал төвлөрөл, нийгэмшгүй, сэтгэл зүйн доктортой байдалд маш өндөр эерэг нөлөөтэй байдаг. Dalbak,